Эмгэн өвгөнийг хараад ихэмсэг зан гаргаж эргүү муу өвгөнийг эндээс хөөж гарга нүдэндүл харагдах чихэндүл дуулдах зах хол хязгаар зайлуулж явал гэж зарц олон хүндээ зарлиг болгож тушаав. Олон цэргийн түшмэд нь омогтой чангаар дуугарч загалч муу өвгөнийг заамдан барьж аваад гадна гартал түлхэв. Газар унтал хөшөглөв. Хаалгаар гарахын үед харуулын цагдаа тулгарч алман сүхэд далайгаад арай л цавчиж авсангүй. Орд ноос дөнгөж гартал олон хүн инээлдэж ямбад ихтэй уулзах ямар хэрэгтэй вэ чи? Хэрвээ мэдэж яв, бираа мэдэж үрг гэжээ. Хэрэг төвөг гаргалгүй хэд хонож байтал хэрүүлч муу эмгэний хэрцгий зан хөдлөв. Эр нөхрөө ол гэж эмгэн зандран тушаагаад ордны бараа болгосныг олон тийш явуулав. Илт зарлиг мордуулж эрд сурж олоод хөөх юм өвгөнийг хатан хан сүгдүүлв. Ирэхэд эзний ширээн дээрээс өвгөн болсон нөхөртөө өндөр дуугаар тушаав. Захсанд очоод мөрөг залбирч гуйгаад ир. Хүний хаан болсон ч хүсэл жаргал дутуу байна. Эзэн хаан болсон ч ирэх ямбтууд чамлан бий. Тэнгис далайг захирч тэнгэр газрыг эзлэн алтан загс өөрөө албад зарц минь болог. Яв гисэн газарт явж байг тэр. Зогс гисэн газарт зогсож байг тэр гэжээ. Өвгөн эмгэнийг буруутгаж үг хэлж чадсангүй. Тушаалыг дагаж гүйцэтгэхээр дуугүй гэдгэр эргэв.